Эрэгтэй шилжилтийн цус хаалгааг эх орондоо хийх болцоотой болсон нь эрүүл мэндийн салбарт гарч байгаа ашигт дэвшлээ. Гэхдээ үүнтэй холбоотой тулгамдсан асуудал ч олон байна. Нэн түрүүнд хязгаарлагдвал донортой манай оронд донорын тог нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай байгааг эрүүл мэндийн салбарын онцолж байна. Улсын болон хувийн хөвшлийн 50 гаруй эрүүл мэндийн байгууллагыг цус олонцлон бүтээгдэхүүнээр хангадаг цус сэлбэр цуглалын төвд өдөр тутам донор шаардлагатай. Гэтэл цусаа өгөх хүсэлтэй иргэний тог хязгаарлагдмал байгаа нь өдөр тутам хомсдол үүсдэг байна. Өдөр бүр олон тооны донор цусаа хандуулснаар сая эзэсний хэрэглээг хангах боломжтой ч өнөөдөр манад энэ боломж хязгаарлагдмал байна. Хөрөнгөний аюулгүй байдлын хаан гэдэг бол олон асуудлаас хамаардаг л та. Үүний өмнө хүн амын эрсдэл багтааг бүлгээс доноруудтай байх ёстой. За донорууд маань ганц нэг өдрийн кампанид ажиллаж өдөр тутам байнга тогтмол хэмжээтэй доноруудаас бид нар жишээ цуглуулж эмнэлгийн эрдэнэ хэрэгцээг хангадаг нэгдүгээр асуудал юм. За хоёр дахь бас донортой холбоотой ямар асуудал байна вэ? Донорууд маань эрсдэлгүй байх ёстой. Энэ маань үл цан ихээр нэг талаас донорууд маань цус өгөхөд өөрөө харшлах зүйл байхгүй байх ёстой. Хоёрт доноруудаас авсан цусан бүтээгдэхүүн маань эмчилгээнд хэрэглэхэд нөгөө өвчтнүүдэд аюулгүй байх ёстой гэсэн хоёр онцлог шаардлага тавигддаг. Нэг хүн дэлхийн шилжилтийг суулгахад 100 орчим донороос цуглуулсан цус шаарддаг. Хэрэг донорууд өдөр тутам цус өгөхгүй бол энэ цус шаардлагатай олон өвчтний амнаас дэсэн дөрөөн дээр дэмжигнэх болж байгаа юм. Өнөөгийн байдлаар 70 гаруй хүн дэлхийн шилжилтийг суулгах хаалганд орох шаардлагатай байна. Тэмдэг үлддэг. Үгүй бол тусгай гэрээслэг үлддэг. Үгүй бол одоо тэр бусад паспортын дээр тэмдэглэгээ хийдэг. Гişмэтээр ийм одоо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Зарим орнууд бол бүр ерөөсөө хуулиараа эд эрхтний эрүүл байгаа. Тэгээд ертөнцийн хөгжлийг үдэж байгаа хүмүүс эрхтнийг нь авч донор болгоно гэсэн бүр ийм хуультай байдаг юм байна. Манай орны хувьд бол яг гадна гэрээслэг бичих энэ л одоо үйл ажиллагааг цаашид өвтрүүлэх шаардлагатай байгаа. Эх орондоо эрэгтэй шилжилтийг суулгах боломжтой болсон том алхам. Гэхдээ донор болох хүсэлтэй хүний тоог нэмэгдүүлэх, иргэдэд энэ лах мэдээллийг хүргэх шаардлагатай байгааг эмчнэр хэлж байна.